За юу вэ? За юу байна да сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр болж байна тий. Сонирхолтой байна. Одоос та хамаг юмал гаргаж тавьж явах шиг шүү дээ хүмүүс. Болоо янз янзын сурталчилгаа хийгээд. За тэгээд энэтэй холбоотойгоор нөгөөх марзан сурталчилгаануудын талаар бас ярилцж байх үзүүлээд нэг жоохон үзье гэж бодоод. Энэ талаар бичлэг хий гэж одоо энэ юуг харсан уу? Тончин болроогийн. За үзсэн тончин болроогийн рекламыг үзсэн би бүр гайхсан. Энэ одоо яа тийм солиотой реклам хийчихвэ тий. Энэ уг нь хамгийн анхны эмэгтэй засаг дараага энэ төр гээд айгу рейтинг өндөртэй байсан бүсгүүд ингээд улс төр дараад солирчт юм болов. Харин тэгэнгүүтээ тооноор орсныгоо нэг жоохон зөвтгөх арга нь одоо юу юм бэ? Тооноор орсон ч хаалга нээсэн болормаа ч гэшээ тэр нэг ярьсан юм амар инээдтэй. Тэр тэгээд одоо юу юм? Монгол улсын юу юм уу? Монгол улсын тоон юм биш үү? Тэр гэр нь болохоор Монгол улсын биш үү? Тэгээ дотор нь ингээл авилга гэл янз янзын хогнууд байгаа. Тэрийн тооноор орж ир цэвэрлэнгүүтээ ганцаархнаа цэвэрлсэн ээ. За одоо найзуудаа ороорой гэж мэгээд аягүй цэвэрхэн юм гэж үгээд байгаа биш үү? Энэ тэгээд өөрөө одоо энэ яга зохиолоо уншаад гайхаагүй баг та энэ би өнөөдөр өглөөний дөнгөж уншсан мэдээгээр энэ тоон чин болроо маань хийсэн продакшныг нь ажилласан гэсэн байсан. Харин тий ажлаас нь хаалж энэ тэ өөрөө гол дүрдэн тоглосноо ажлаас нь хаалж энэ хүмүүс өрөөсөл өнгөө таалж энэ. Гэхдээ өөрөө зохиолыг нь уншиж байгаа тоглоо байлгүй дээ. Харин тий тэр зохиолоо уншаад энэ ч одоо ямар сони юм биш үү? Би одоо ийм тоглоодохтаад ингээ хэлдэг ч юм уу те. Өөрөө ямар мэдрэлгүйгээр би хатсан байгаа шүү дээ. Рекламд орсон байгаа шүү. Би унтчихт нь тоглосон юм шиг те. Терминатор шиг л нүцгэн биш л болохоос терминатор шиг бууж ил шуг гэл өвдгөн дээр ёо. Энэ тэг хулгаач гэж одоо өөртөөгөө бүр баталчихгүй. Бааргал гэсэндээ ер нь тий. Найзуудаа дууж өндөр те. За дараагийнх нь Google-ийн сертификаттай Монгол малчин. Ай. Энэ айгу сонир санагдсан. Ямар ч учиртай юм те. Google руу яаж орохыг заана гэдэг юм хаашаа. Нэстэ мэдгүй Google-ийн гэрчлэгээ өөрчлөн гэн. Google-ийн гэрчлэгээр тэгээд яг малчин хүн яах чинь. Өөрийнхөө малыг одоо хаана явж байгаа Google гэх юм байна. Бүгдийг бүрдгүүлж Google чинь. Йоо. Альсэл одоо мах авах гэж байгаа үнэн Google дээр үзсэн аа. Энэ малчин энд яваад жисэн мал байна гэж түүхийг үзэх юм баг та. Харин энийг тэгээд бүртгэлжүүлж яг яах гээд байгаа бол тий хүмүүс гэсэн чи энийг үзчихэл доромжилж чадахгүй маа гэд бичээд байлаа шүү дээ. Харин тийм дэлхийд хүчинтэй Google-ийн гэрчлэгээ өөрчлөн Google одоо гэрчлэгээ олгодог болсон юм уу? Манай засгийн газар Google одоо өмнөөс гэрчлэгээ олгох гээд байна уу? Эсвэл Google гээд нэг сургууль байгаад байна уу? Айгу сонин те. Энийг харсан уу нэрээ? За энийг өстө хараагүй реклам байна. Энэ ингээд дооёолуулаад байгаа юм шиг байлээ. Энэ ингээд элбэг дөрж байгаа дүр тоглоод байгаа байхгүй юу? Тэснэ ингээд нэг сонин юм яриад ёо өстө нэрээ юу гэлээ хонглоо бодож сэрлээ мэрлээ гэл амар сонин юм яриад. Энэ одоо аль намын реклам бэ? Би ойлгохдоо ардсан залуус гэсэн юун дээрээс би харсан энийг. Тэгсэн ирнэ яг ардсан намынх юм уу? Ойлгохгүй байгаа шүү дээ. Тэгээд ингээд ер нь айгүй тийм хүмүүсийг муухай хийгээлээ лээ. My favorite дүү байгаамаа энэ хүмүүс гэж мэгэ. Амар эвгүй тийм. Яг тэ дооёо яагаад юм бадаа юм тоглосныг бас ойлгоогүй. Яг бас мөнгө хүчтэй л юм да тий. Гэхдээ яг энэ жүжигч чинь ер нь жоохон балаа юмнуудад тоглолтоо шүү дээ тий. Тэгээ тийм л юм тоглосон юм байлгүй. Ер нь одоо жүжигчдэр юм жүжигсэн юм хийх хоцрогдчихээ. Харин тийм ээ яг үнэ. Үнэхээр хоцрогдсон. Шаал гачин юм хийлгээд. Тэгээд энэ нэг баахан юм цэнхэр бөмбөлгөн дундуур ингээд нэг улаан бөмбөлөг хийгээд ягаан бөмбөлөг хийгээд байгаа байхгүй юу? Тэрийгээл одоо ингээд нэг зарим нэг нам чинь манай суугны өс шүү гэж хэлээд байгаа юм уу? Яагаад байгаа нэг тиймэрхүү. Энэ одоо сонгуулиар арай олон хүн 1700 хүн нэр дэвшиж байна гэсэн шүү дээ тий. Тэр нөгөө сонгуулийн сурталчилгаач хэвээр бүр белууруулж илээ тий. Харин тий. Сүүлийн өдөр гэсэн чинь зүгээр өстэй нэрээ татчих шүү дээ. Энэ белорсан сурталчилгаануудыг бүгднийг нь бол ямар ч гэсэн үзэхгүй байгаа. Энэ жоохон солиотонуудыг нь яхаарахгүй түүж үзээд байгаа болохоор энэ маркетинг нь зөв яваад байгаа юм биш үү?
Энийг үзсэн үү? Хүн намын. Үзсэн хүн намын сурчлагаанууд ер нь жоохон ширүүн сурчлагаанууд явж илээ шүү те. Тийм айгу ширүүн байлээ. Тэсээ ээж аав надад хүчээр уулгадаг байсан гэдэг нь айгу амар те. Тий. Надад тэр нь жоохон амар Гэхдээ санагдсан шүү дээ. одоо Угаасаа энэ тэгээд хүн насан намын туршаагүй хүүхд сонгуул өгөх ирэхгүй юм чинь тэгээд тэр чинь яах ч арга байхгүй шүү дээ. тий шүү дээ. Тийм тэгээд Гэхдээ хүн энэ намын энэ солиотой сурчлагаанууд бол тийм эрхчлөөг нь олгоцсон юм биш үү те. Одоо гişүүдтэй аль эсвэл тийм солиотой хүмүүс твшээд байна уу? Айгүй олон ийм сонин сурчлагаанууд үзсэн. харин тий айгу эйгүү энэ бол өстой айгу эйгүү сурчлага байсан. Тэгснэ энэ жил би ингээд өөрөө сонгох эрхтэй болсон гэдэг чинь насанд хүрсэн гэдэг байгаа байхгүй тий. Тэгээ насанд хүрэхээс Тий. өмнө угаасаа сонгуул өгөх ирэхгүй юм чинь тэгээд дээрэс нь насанд хүрээгүй хөх тэгэж амар улс төрийг сонирхт юм уу нэг хүчээр уулгадаг байсан гэж мэгээд. За яг одоо тэр нөгөө нэг хүчээр энэ хоёрыг сонгоцсон тэрний энэ намуудын зохиосон амьдралаар би хүчээр амьдрсан л гэсэн утгаар юм байлгүй дээ тий. Энэ За бүтээсэн тийм нийгэм. л байх та тий. Тэгээд за тийм ээ тий. Тэг сонир сурчлагаа байсан. Харин тий айгу эйгүү байсан тий. Тэгснэ одоо би жүүс уунаа мөн гэж мэгээд. Энэ хоёр нь юм гац дондоо айгу эйгүү байсан гэж мэгээд. Оо энэ амар нэттэй тий. Oh my gosh. Энэ үзэж амар гайхсан. Энэ хүн гайг байгаа гэж бодсон сэрээрээ. Монголчуудаас ирээрээ гэж үгээд яа. Тэгээд энэ Араас хонхон нь юм яасан дуудаад байгаа гандангийнх юм шиг жингэндэги. Ингээ гандангийн л хонгоох шиг шүү дээ үгүй юу? Биш үү? Харин Аагүй юм мэдгүй. байна. Тэгээ яг сэрээгээд яг яах гатж байгаа ойлгоогүй шүү дээ. Тэгээд тэр нөгөө сэрээрээ нэг юм тийм эрч хүчтэй сэрээрээ биш үү? За монголчуудаа сэрээрээ юу гэдэг нь тий? Нэг урайсан биш үү? Сэрээрээ. Сэрээрээ монголчуудаа. Араас бүгднийг оршуулчаад юм умыг нь уншаад байгаа мó. Ямар ч тий. Сэрээрээ монголчуудаа гэх нэг чимээгүүгээр нэг хогийн юм хийх гээд байгаа чим шигтэй нэг амар өөдгөө. Тий. Тэнэ амар яг гандагийн юу шиг жингэж мэгнээд амар эвгүй. Энэ ч сонио сурчлагаа байсан. Энэ ингээд консалтинг компаниуд ер нь гарч ирмээр юм биш үү улс төрийн. Одоо энэ манай улс төр судлалын техникми одоо ингээл мундаг багш нар байгаа шүү дээ. Тэд нар ер нь нэг иймэрхүү юм байгуулад одоо нэг Америкийн гоё кинонууд байдаг шүү дээ. Ингээд сонгуулийн сурчлагаа яаж хийж байгаа те. Тийм консалтинг тийм байгаа гал та. Том хүмүүс дээр нь л ажиллаж байгаа ах. Энэ одоо өөрөө дэвшиж байгаа жижиг хүмүүс чинь өөрсдийнхөө төсвөд хамаарал ингээл өөрөө зохиоллоо бичдэг ч юм уу те. Эсвэл нэг хамаатныхаа хүнд хэлдэг ч юм уу те. Одоо яг чи л арай сэргэлэн. Нэг юм сэтгэдэй гэл ингэдэг болоо да. Консалтинг компаниуд бол байгаа хаа. Тэр Монголын бас зарим тийм баг те. Мундаг багш нар ч өөрсдөө дэвшчихлээ шүү дээ тий. Тэгээд ярьж хэлж байгаа юмнууд нь бас сонирн л байлээ шүү. Тийм үү. Тэр юуны мэтгэлцээний сүүлийн өдөр гээд өчигдрийн юун дээр бол ярьж байлээ. Месийн доктор Бумдэр гээд профессор Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа. Тэгээд намынхаа л юмыг ярьж байлээ. Үнэхээр аргачгүй байх л да. Ааха. Даргой нүрийг улаалгасан тухай би бас пост уншсан хөөх юм чаавас. Тэгээд нөгөө томчууд нь гарч ирэхгүй юу яагаад байгаа юм шүү те. Урдаа нэг хэдийн хүнээ барьчаал нөгөөдөл нь нүүр нь улалзаа суугаад байгаа юм шиг л тийм мэдрэмж авсан шүү дээ би. Тэгсэн. Тэ. За энийг харсан биз дээ. Тэд бидний ингэж хардаг гэдэг хүмүүс ёо энэ ч солиотой бас. Яг дээрээс хараад байгаа байхгүй яагаад ийм зураг авахсан бол энэ нөгөө залуучуудыг дүүрээгээд Instagram зураг шиг зураг авахлаад байгаа юм. Гэтэ энэ бол бүр яг дээрээс хараад байгаа байхгүй юу? Харин тийм Болормагийн тоонтой хамт ингээд юу яатсан? Эвлүүлсэн. Болормоо хаалгаа онгоолгоо хөгшөө ингээд нэг амар инээдтэй. Нэг бүр уулынхан гэж хараад байгаа маш. Надад бол амар эвгүй зураг байсан. Эдгээр ингээд энд одоо айгүй олон хүмүүсээс настай өгсөн. Энэ хүмүүсийн зургаа ингээд реклам цэцгтахаас өмнө за яг ингэж авахж болно те тэнхтээд яадаг чи. Построо засахаас өмнө хин нэг ингээ хяндгуун багтаа. За энэ арай биш ээ, буруу ээ шүү гэд. Тийм юм бодох одоо завгүй усаа хөгжүүлж байгаа юм болов уу? Тэгтээ эйгүүтэй тэд энэ ч сонин хүмүүс бас байгаа шүү дээ. Сонин хүмүүс ч байгаа. Одоо энэ дундаас бол нэрээ гадаад тэргийн сайдл хайран байна дөө. Бусд нь ч одоо дүүрчтэй. Яавал ч яг ингээл хараад угаасаа л ингэж харж ирсэн баг өмнө нь. Ер нь дээшээ гарвал ингэж хардаг байх та. Тийм ээ тах те. Оо сайн байтхан уулныхаа бидний сонгоорой гинт амир гарч ирж мэрэд энэ ч галзуу зураг байсан. За бурхттай удалгаар. За энэ өстэй эвгүй те бас ёо. Тэгээ энэ гэхдээ айгүй сонин логик алдаатай юм ярьсан шүү те.
За байшингуу өндөр цалинтай ажиллаа хаяад ирлээ. Одоо би тэгээд аав ээжээгээ яаж тийжэх юм бэ гэж. Бид нар одоо яаж мэдхээ? Uuсын хурал гараад байр маар авах гэдэг юм уу? Яах гэдэг юм те. Одоо нэгд байрг болоод ирсэн юм чинь мөнгөө хийдэг л багтаа гэдэг байгаа ч юу. Тий одоо тий гусал цэтгэл байхдаа ах эгч нартайгаа нийлж гэх гээд байгаа юм уу те. Нэгэнт одоо жагсаалтын нэгээр гарсан юм чи энэ хүн бол угаас сонголтгүйгээр шууд гарна штэ. Гарах нь бол ойлгомжтой. Тэгээд жагсаалтын нэгт оруулаад зүгээр ингээд ногоон гэрлэр гарч байгаа хүн бол яг өөрийнхөө бодсон сансан юмыг яг шууд сайн хийнэ гэж би бол бодохгүй байгаа байхгүй. Ах нар нь нэгт оруулж өгсөн юм чинь тэгэл нэг тийм төвчлөр дарддаг хүн болно дөө чаавас. Ойлгомжтой. Тий өөрийнхөө ингээд тэмцэж юм хэлж чадахгүй. Хууг нь энэ залуугийн ингээд намтрыг уншсан чи айгу мундаг залуу байгаа байхгүй тий. Японы төлөвлөлтийн PhD энтер хийдэг тий. Тэгээд ийм мундаг залуу за бас болж штэ гэдээ анх жагсаалтын нэрсийг зарлахад бол Монгол Ардын намыг бодож исэн тэгсэн. Мань хүн ярьслаа өгсөн чи яхаа аргагүй нэгдүгээр залуудаад байна уу? Улс төрийн туршлага байхгүй байна уу? Ярьслаа өгжсэн туршлага байхгүй байна уу? Жохон солиотой юм ярьсан тий. Тэгээд яагаад сони юм ярьсан? Жагсаалтын нэгээр гарсан юм бол зүгээр хүмүүсийг одоо нөгөө Монгол Ардын нам өөрчлөгдөж байсан гэсэн мэдрэмжийг өгөхөнд тулд энэ хүнээр тугдчихваа да тий. Тэгээд ингээд дэлж нэг сурчлагаа явж ирсэн. Яагаад бид Монгол Ардын намыг дугуулах ёстой вэ гэвэл тэдний жагсаалтыг хармаар гэдэг тийм балаа сурчлагаа явж байгаа байхгүй. Тэгэнгүүт эн чинь бас PR-ын нэг хэсэг болцсон байгаа байхгүй юу. Тэгсэн энэ залууг тэр ярьцлага айгуу тий. Ярьцлага айгуу Монгол Ардын нам тий. Тэ нэг гэрээ засаа юу лээ бие засаад гэрээ засаа төрөө зас гэсэн чинь эн чинь бүр бие л засаад ирсэн биш үү? Ер гэр мэр бол байхгүй гэсэн чинь сайхангаар. Тэр байхгүй дуудлагаар ирээд одоо өндөр цалинтай ажиллаа хаяад ирсэн гэж одоо аав ээжээгээ бас асрах ёстой. Яаж амьдрахад ингээд тэгтээ бол бурхан намайг дуудсан учраас ирсэн гэсэн шүү дээ. Одоо улс төрийн хүн чинь бас тийм тэгтээ манай одоо шарын шашинд бурхны дуудлага гэж ярьдаг үлээ. Бурхны дуудлагаар ирэлхийн орнд бичдэг. Тий бурхны дуудлагаар нас орсон л гэж ярьд юм шиг үлээ шүү. Хүмүүсийн бичсэн юмнуудыг уншихад ямар эвгүй юм ярьж байна л гэд хүмүүс тэгээд байсан. Тэгээд одоо Христ дэвшлэгтэй залуу байсан юм болов? Харин бас магадгүй юм да тий. Бурхан үүрч чадах ачааг нь өөрөлдөг. Тэгээд намайг дуудсан гэдгсэн шүү. Айгуу тийм шашинлаг хүн байна тий. Уг нь бол хүн дааж чадах ачаагаа даадаг гэдэг үгээд үүстэй тий. Тий. Бурхан энтер гэж ирсэн холддог шүү. Бурхны дуудлагаар ажилдаа явчмаар байх юм байна. Энтергээ бичсэн шүү. Зайвар энэттэй хүмүүс манайхан бас айгуу маазар чаддаг хүмүүс шүү. Тэгээ бурхны дуудлага намайг бас ингээд нэгээр сонгохдгүй юм бах та. Бурхан дуудвал бас очмоор л ш. Тэгээ бурханд одоо хий оюун эрдэнэ юм болоо. Бодвол тийм л ах та. Сайхан нам нь ах уу чаавс гэж ахнаар нь л байх. За Наранбаяр багш хөрх юм нэг юм болсон. Тэгээд энийг одоо энэ айгуу сонио реклам байсан тий. Хамгийн түрүүнд ч зассан. Тий. Тэгээд чи ингээд хүүхдээ чинь цэцэрлэг дээр баахан танихгүй том хүмүүс ирээд хүүхдээ чинь тоглоод Үр дээр суйлууд надад айгүй юу санагдана. Тийм шүү дээ. Хазар мацраас чимгэж аваад тий хүүхд хүсэхгүй байж бас болно шүү дээ. Хазар мацраас нь чимгэж аваад яагаад байсан бэ? Нэг хүүхдээ бүр бокстад өөс алж исэн шүү дээ. Тий айгүй сонирхолтой байсан шүү багш. Яа, тэрвэрлэж мөврөлтэй өвчөж өгсөн тий. Тий энэ хүүхэдтэй л ойр байвал манай монголчууд айгүй өрөвдөж харилт юм даа гэдэг байгаа ч юм уу тий. Угаасаа ер нь бол хүүхдтэй ойр хүн энэ хүн чи багш хүн. Гэхдээ ингээд энэ дэр бол яг яхахгүй хэтрүүлсэн юм а зайлвал. Би гэхдээ Наранбаяр багш шиг мул маргүй байна. Гэхдээ яг хоо марсаалтын сурчлагын яг ихэнд явагдсан мул бол муулмаар байсан. Тэгээ Наранбаяр багшгаа үнэхээр за яах вэ хүн алтаж болно. гэж одоо онцгойлон бол муулаагүй. Гэхдээ энэ бол үнэхээр сонирхолтой байсан. Манай хүүхдийн цэцэрлэгтэр хин нэгэн ч биш чинь нэг дөрөв мөрөн том хүмүүс ирснээ өдөр чинь тоглож энтер те дотор нь гаж донтой хүн байх ч юм бэл аав ээж нь биш байхад яагаад энэ хүмүүс манай хүүхдүүдтэй тоглож байгаа те аюу сонирн байгаа байхгүй эрүүл ахуйн тэр хувцс мовцсон гадуур явж байгаа хувцастайгаа орж ирээд хүүхдтэй тоглох нь одоо яг зөв үү те аюу олон юмнуудыг хүндсэн эвгүй сурчлага байсан. Тийм сони юм болсон. За энийг харсан уу? Нөгөө лада самбо ингээд баахан юмнууд хараар будсан ингээд өмнөх юмнуудаа ингээд аччихсан ингээд реклам явуулсан шүү дээ. За энийг үзээгүй. Секс самбодыг ерөөсө мэдгдэл гаргаснаас нь хойш
Бараг болог хийсэн. Тэгсэн чи энэ ингээл одоо хаа факт яри гэснээр нөгөө харлуулсан юмнууд нь буцаад ярилгаж марилгаад өвчнөж өгчлээ бас сонин гарвал шүү дээ. Энэ тэгээ бүр ингээд Энэ одоо эцсийн хүн ална гэ бүр гүрийчлээ те. бүр цайрчих шиг болсон те. Өнөөдөр нөгөө нэг спонсорд бас нэг реклам нь явж илээ. Сонгуулаа яаж өгөх үү гэд. Тэрнийх нь ард нь ингээд юу яваад илээ шүү дээ те. Монгол ардын намын зурагнууд тэрийг ингээд дугуулж байгаа ийм нэг дарт мессежүүд явж илээ. Сугны өвс байтгаа бүр юу болцсон юм бэ те, бүр нохоо болцсон юм биш үү, амар эвгүй болцсон те, бүр яаж одоо эргэж ихнэ энэ залуу сонгуулийн дараа амьдрал үргэлжлэн штэ. Энэ одоо бүр цайрцсан байх уу, амьдрал үргэлжлсэн гэсэн тэгээд энэ тэгээд өөртөө мэдтээ хэн нэгэн болох гээд байгаа юм бах та, одоо соёлын яамд орох гээд байгаа юм бах та, юу хүсэж байгаа юм бол энэ ойлгохгүй байна. Уг нь айгу философи энтер сонирхдаг залуу одоо тэгэл ямар нэг албан тушаал горилж л байгаа бол одоо тий. Харин одоо тийм байлгүй одоо тэгээд зөвлөх мөвлөх боловсролын зөвлөх энтер гээд хүмүүс авчдсан байлээ шүү дээ. Хүмүүс уурлаад би бол хааны материал өссөн гэж мэгэл тэрүүгээрээ нэг ялархаад байхаар ингээд ийм болчтын болоо юм нэг өлөн сэтгүүтэй. Энд ч одоо бас арай штэ тий. Уг нь өөрөө зүгээр өөрийнхөө юм хийгээл явсан бол бас болох л байсан шин залуу чадвартай штэ. Олон хүмүүс дэмждэг байсан шүү дээ. Би бол энэ залуугийн дуу мөг нь яг үнийг хэлэхээ сайн мэдэхгүй. Гэхдээ ярьж байгаа юмнууд нь болохоор философи ном уншдаг гэдэг айгүй гоё юмнууд ярьдаг учраас айгүй хөөрхөн залуу байна даа л гэж бодож ирсэн. Ер нь ингээ бодож ярьж байгаа юмнууд нь. Одоо тэгээд яхаарахгүй энэ сонгуутаар бүр нэр хүндээ шороо тогтоолаа тий. Харин тэглээ. Энэ тэгээд би нөгөө мандуултай хийсэн ярилцлагыг үсчээд бас нэг хоёр талтай бодож байсан байхгүй. Нэг бодлын нэг амар ухаантай юм шиг, нэг бодлын нэг тийм ялархаад тий. Би тэнд өсөж явахад зарим хүүхдүүд ээж аав нь ингэж ийн гэл. Яг одоо ээж аав нь хөдөлмөрсөн хүүхдүүд яах ч арга байхгүй шүү дээ. Ээж аав угаасаа хүүхдийнхээ төлөө тэгчл хөдөлмөрлөж байгаа юм чинь. Тэд нартай барьцаад одоо яах гэж би бодож байсан байхгүй. Тухайн үед үзэж байхад. За дараагийнхны зураг бол гоё зураг байгаа шүү. Энэ тэгтээ марзан санагдсан. Тэгтээ хөвгөлтэй. Хөр багаас тий. Тэгээ яг энэ бол өөрийнх нь хийсэн бодит ажил мөн шүү дээ. Жарлангоо яа иглээ. Нэг тий. Жарлангоо халыг гээд модон жарлангоо хаалаад юуны эко жарлан айгүй олон жил ярьсан тий. Тэгээд яг гэрлаггүй болоос айгүй тууштай хүн гэж боддгоо нэг юм эхлүүлсэн бол айгүй дуустай тий. Тэр ном зохиол бичдэг гэсэн ингээл айгүй олон жил бичээ дуусгасан. Энэ жарлангийн асуудлыг бол улсын хурлаас одоо сайд байснаас тий болоод тасралтгүй хийсээр байгаа л юм хүн тий. Ингээд рекламачдаг өөр хийж байгаа сте өөрөө нөгөө жарлан дээр очиж суудсан. Энэ айгу таалагдсан болохоор энийг ягаад чи оруулъя гэж бодсон. За дараагийнх нь нэг задгаа цагаан байна. Яа. Монголын төлөө морь унаад авчиж байна. Энэ одоо хин юм бол. За энэ нөгөө нэг юу штэ баяр хэм бэлээ. Баяр сайхан билүү? Баяр сайхан штэ. Нөгөө шүдэн зураад байдаг амрагийн эгчин штэ тий. Тийм үү. Амрагийн эгчин ахгүй юу. Тэгээд өмнөх сонгуулиар гарсан одоо улсын хурлын сонгуул улсын хурлын гишүүн хүн баггүй юу. Энэ бас их сонин хүмүүсгүй тий. Тэр нэг энэ дугуй цаанаас гадна өөр нэг реклам байсныг гинт саналаа. Тэр фитнес дээр ингээл хөл мөл алцаасан. Тийм үү тэрийг хараг. Тэгээд одоо нөгөө нэг батлан болох шиг тийм нэг manly байвал сонгогддог гэж одоо үзээд байна. Бүр ингээд эмгтэй хүн яг ингээ алцаагаас ухаар айгүй эвгүй юм байл ш. Барилдах гэдэг юм уу? Яах гэнэ. Энэ бас нэг марзэл нөгөө гişүү байх үедээ ягаад нөгөө юу өмссөн хүн штэ. Баахан цэргийн ус өмсөж сонгогдсон аймагаараа явсан бүсгүй шүү дээ энэ чинь. За ер нь тийм иршүүд гэж харуулахыг хүсдэм байх тий. Харуулах гэдэг юм уу да одоо тэгээ яг тэр үеэр бол шүүмжлэл айгүйх давуулсан эмхтэй. За дараагийнх нь гүн далайгаа 3 минутын дотор биш 3 цагийн дотор бичсэн дуу. Манаа гэдэг дуу. Энэ хүн бол үеийн өнгөрсөн байлээ тий чаавас гэж энэ хүн бол одоо зүгээр Батэрдэн аврах шиг нэр хүндтэй шиг би уг нь рейтинг өндөр байгаа. Гэхдээ би сонгуулиуд нэрээ татчихна гэд алга болсон дээр юм бэлээ шүү дээ. Энэ маань тэгээд бас олонний дунд нэр хүндтэй л байх шиг байна тий. Галзуурцсан юм яваад ах юм биш. Харин тэнийг галзуу юм яриад тэгээд нэг тийм малчд руу хандна гэж бодсон тий. Малчтын зээлийг тэглэн ч шиг гал балаа юм яриад.
За нэг ийм реклам байна. Энэ мөнхөөс олон чи нэр дэвшээд байгаа юм бэл шүү дээ. Говийн дуу хоолой Тийм болно байлээ. гэд. Танилцуулгыг нь уншсан уу? Энэ хүн чи ерөөс их сурууч төгсөөгүй юм байл л шүү дээ. Оо тийм үү мэдгүй уншааг. Шэрлээд байл л шүү дээ. Ерөөсөө 10 жилээ төгсөөд тэгээд сэтгүүлд ажиллаад ингээл насан туршдаа юм редаксээр явсан хүн байлаа. Би нэг чи өндөр боловсролтой хүн болов уу гэж бодож байсан. Би бас тэгэж бодож байсан. Тэгээд ингээ Батулгын юу чимнийг юм болцсон те сугны ус болсон гэд хэлчихэд өө иш зүгээр. За энэ нэг хүн ингээд өстө баруун салгууг алхаж өгсөн дөө. За тэгсэн энэ рекламыг өстө ойлгоогүй. Тэ. Тог гэж алхаснаа би ирж байна гэлөө. Бид нар ирж байна гэлөө алхаж өгсөн ээ. Алхаад байсан те хүмүүс хөөе тойргороо алхаад эхэлсэн байх шүү. Манайха араас нь алхаараач гэж байгаа шиг мард юм яваад байсан. За дараах нь бэлгүүн аргагүй өндөр хүн юм аа загвар өмсөгч. Тийм ээ үнэхээр өндөр юм аа. Тэр цаатлын ахыг хараач тэ хөөрхөн байгаа шүү дээ. Тэгээд зүгээр л өнгөж штэ ямар ч хөлөө үлмэгээ өргөсөн ч юм байхгүй те. Тийм харин зүгээр өнгөж гараад ирээ чи ярилцъя. Би өөрийгөө танилцуулмаар байна. Энэ ингээд айл болгоноор явсан юм шиг санагдсан. Тэгсэн энэ залуу гэхдээ надад таалагдсан. Яг сонгуулийн хаалтын одоо нөгөө бичлэг нь дээрээ өндөр юм нөгөө төсөвтэй сонгуулийн сурчлагаа хийхгүйгээр хийж үзэх гэж үзлээ. Тэгээд тийм өндөр төлбөртэй одоо сонгуулийн сурчлага хийгээ гарах юм бол тэрийг нөхөрлөсөн бодол байдаг учраас энэ ингээд соёлыг халмаар байна гэсэн юм бичсэн. Харин аюу таалагдсан. Яриа бодол ер нь ингээд зорж байгаа юмнууд нь аюу дажгүй таалагдаад байгаа шүү дээ. Бас яг ингээд хийж байгаа юмнуудыг харахад гэсэн тэр өвлийн фестивал аюу дажгүй байсан шүү дээ. Тэгээд хөөрхөн арангай BNB чөлөөний хөөрх юм хийгээд тэнд байгаа бас нөгөө нэг гэр орон одоо хоосон байгаа хүмүүсийн орлого морлоготой болгосон байлээ. Түрээслээд. Тийм анх нөгөө нэг гэрэлт гудамжийг санаачилсан гэ тэрийг уг нь хаагаа хийсэн болохоос айгүй хөөрхөн зүйлээсэн шүү дээ. Яг орой ингээд очдог. Дэлхийн хаач ер нь одоо шөнийн одоо тийм гудамж гэж байдаг шүү дээ. Ялангуяа зүүн Монголд шөнийн гудамж байгаа бизнесүүд хөгжөө залуучууд нэг доор цуглараад гоё тийм юмыг авч болохоор байсан тий. Тийм өстой хөөрхөн. Энэ залуу бас таалагдаад байгаа. За энэ гişүн бүр хурч үлчсэн гэдээ бүр ингээ хүрээд байгаа шүү дээ. Энийг харсан те. Энийг харсан. Энэ нөгөө нэг мис их нэртэй залуу шүү дээ тий. Мис их нэрээ гаргаад янз юм байна. Тийм жинтэйгээ ярьцдаг бүсгүй. Тэрнийх юм уу? Цагуурч бүсгүй нөхөр шүү дээ. Оо за. Би ингээл жингээ хаяа нэг бити өсөрөө гэд ярьдаг гэдэг байдаг тий. Тэрний ихнэр юм уу? Хөрхийн юм цаашаа одоо. За энэ байна. Оо за. Бодроо хаалга онголгоорой гэж байгаа гэсэн. За наварч юу вэ? Юу түүгээд байна гэж хулаач нэр биш үү? Амар тий. Амар байгаа шүү дээ. Гоё эвлэс байгаа шүү дээ тий. Тэг чи. Энэ амар инээдтэй санагцаа. Яа чи тэр зөвөрсөн эсгийг хардаа. Оо тийм дээ шүү дээ. Ямар хөр. Хаач тэ өөрийнхөө бүр юм симбол татсан тий. Тийм байна. Энэ тэгээд би яг нөө бетон гэдгийг нь бол айгуу сонсчихсан байхгүй. Энэ тийм яг ямар хүн байдгийг нь юусэн мэддэггүй байсан. Хөдөөгөр бетон тараасан гэд айгуу алдартай шүү дээ энэ хүн чинь. Тийм шүү дээ. Бетонаараа алдартай. Бетон шиг царайтай хүн байгаа шүү дээ. 40 бетон шиг. Тэгээд царайг нь юусэн мэдгүй, нэрийг ч бас сайн мэдгүй байсан чинь яг сонгуулийн сурчлаа одоо барыг зөвл хийж энэ дээ энэ хүн. Тийм байна. Тийм танихгүй хүмүүс одоо ингэ мэдэж авч та. Энэ чинь нөгөө бетон гоё юм биш үү? Сонирхолтой байгаа шүү дээ. За манай бэлгүн 2 зураг. За өндөр юм аа. Энэ нөгөө нэг хариуцлага тооцож ажлаас халсан гэж байгаа. Харин тийм. Тэгтээ бас амар байгаа шүү те Монгол ардын нам. Ер нь бол тэрийг нь ихлэ танилцах хэрэгтэй шүү дээ. Тэгээд өөрөө жүжигчсэн хийчээд хүмүүс төрсөнгөө болохоор нь хаалж энэ төр тий. Гол дүр тоглонгуудаа хаалж энэ төр тий даварцсан. Тийм эхлээд зохиол мохиолыг нь одоо тэр тоон гэдэг контент чи үзүүлж байгаа ш. За ийм зохиолтой ивэл болох уу гэд батлуулж байгаа тий. Тэрийг нь батлаад өөрөө тоглосноо дараа нь хүмүүс төрсөнгөө олонгууд нь та нар одоо ямар хачин юм бичдэг ингээд хайшаа байхгүй тий. Энийг харсан уу? Энэ айгу галзуу юм биш шүү дээ бас. За харсаа энэ галзуусэн шүү. Юу гэж хэлмээр юм дээ те. Тэ нэг сонио яндантай байдаг юм л да. Яндантай зодтолтож бодлоод яагаад утгааг л яах гэдэг юм да те. Ялан дийлнэ л гэдэг. Тэгээд бокстод угаарын утаач гэж те одоо нөгөө утааны асуудал юм байна те. Тийм шиг үлээ. Энэ айгу сони реклам байсан. Тэгээ ганцаараа зодтолтоод тэгээд одоо дийлцэн л юм байна л та те.
Энийг чи одоо юу гэж үзэх юм? Ганцаараа утаатай тэмцээд бид нар Улаанбаатараас гараа явуучвал бас ялна шүү дээ тий. Тэгэхээр шинж нэг баг мадаараа тэр нэг утаатай тэмцэх гээд байгаа юм болов? Тийм л байх та чаавас угаарыг агаараар солиё гэд нэг юм болоо юм яваад лээ. Өдөрөө хөдөө гарах гээд байгаа юм болоо да. Яаж цэцэлэх гээд байгаа. За энийг За харсан уу? энэ өстө сонирхлаа байсан. Би бүр хүний өмнөөс ичих чи ямар эвгүй бэ гэж бодсон. Хойлоо урахгүй гэж юм гээд тий. тий. Тэгснээ өөрөө Намайг каст төвжүүлтэй мастай байна. явуулсан уу юу? Тийм байсан. Тийм тэр скутер дээр тэгээд скутер болгон дээр л каск тавьдгүй бол ингээд гудамжинд явж байгаа л яараад зүгээр ингээд дурын нэг скутер аваад унахад каск тийм бэлэн байж ах уу? Каска банк барьж явах юм шүү. За би өнөөдөр угаасаа л скутерээ дандаа унна гэж барил явж байгаа юм болов. Харин би гайхсан шүү дээ. Би тэгээд одоо ингээд алхаж явж байгаа за нэг жоохон яараад скутер унъя гэдэг нэг скутер унлаа гэхэд заавал тийм каск бэлэн явахгүй. Гэтэ энэ скутерийн асуудал амар хэцүү байна тий. Одоо нэгдүгээр шүү дээ. Энэ хаас айгуу тавьж байна. Явгуу нэг зам ам дээр энэ скутер унж байгаа хүмүүс хэрэгтэй хүмүүс явдаг шүү гэдгийг ерөөсөй ойлгохгүй тий. Өөрийгөө л боддог юм шийдрүүд аахгүй. Би бол хүүхдийн хэрэгтэй ингээ гараад явангууд нөгөө нэг амар хэцүү зам чинь бүр улам хэцүү болж байгаа. Хоёрдугаар хүүхдтэй ингээ алхаад явангууд энэ тэндээс орж ирээ дайрж унгаачих гэдэг нөгөө юм скутерийн зам байхгүй. Дугууны зам байхгүй. Тэгээд одоо мопед энтер нь бүгд холилдсон ингээ явгууны замтай ингээд явж байгаа байхгүй. Зарим нь унж чаддаг хүн байна, зарим нь унж чаддаг хүмүүс явж байна. Энэ айгүй сони юм бэлээ. Дээрэс нь эн чинь одоо нэг гайгүй үнэтэй юм болов гэсэн чинь амар үнэтэй мэл ч тэ такси ярьж байгаа ялгаагүй. Тийм байлээ. Яг үнэхээр төгжирдсэн тийм хэцүү үед л юу юм гэхээс яг жирийн үед бол зүгээр таксигаал барьчмаар юм байлээ шүү дээ. Би чинь одоо ингээд зүгээр ойрхон ингээд Баян-Монгол орчоод ирэхийн хооронд буцаад ирэхийн хооронд 10,000 төгрөг өрцсөн шүү дээ. Айгуу сони үнэтэй байл. Тэгснээ зэнгийн дуусаад унтарч энэ замда уян гэд. Энэ залуу болохоор юу шүү дээ те. Нөгөө MT-гийн хүүхэд шүү дээ те. Тийм гэсэн магнит тэрэдийн 2 дахь нь ч юм уу хийх чинь хүү юм байл шүү те. Тэгээд одоо би бараг ямар ч ашиг олохгүйгээр юм арт түмнийхээ төвчлөлийг болгох гэж юм хийсэн гэдэг. Тэгэхээр ер нь бол анх хэдэн жилийн өмнө лээ 2 жилийн өмнө л анх гаргасан тий. Тэгээд тэр үедээ л ер нь дэвшин ингээл хүмүүс танигдах гэж энийг оруулж ирсэн юм аа да тий. Би бол одоо тэгж л ойлгосон. Тийм шиг үлээ. Гэтэ айгүй муухай өнгөрөө залуу л. Тэр мө баасан хүүгийн юун дээр ямар амар реакшн үзүүлсэн бэ ёо. Янз янзын хэлээрээ ярьж мараал. Yes ли тийм үү гэж мэгээл өвчгөж өгсөн шүү дээ. Хажууд нь бол баг барьж авч зодох нэ. Чи ерөөсөө тэр наслан бам мэрэмтэй юу юм бэ те нэг хүндэтгэл ямар нэг юм байхгүй зүгээр тэр зүгээр Баян айлын саксуал хүүхэд санагдсан. Угаасаа чи ийм Баян айлын гадаад дотоод явбал хэдүүлээр ярина шүү дээ те зүгээр бити дэрлэхэл дээр мэдэрийг. Тийм шүү дээ. Тий яг үнэ. Айгу муухай дэрлэхгүй юм бэлээ те. Амар санагдчих надад нэг амар авгаага зоддог байхад гэж бодох шиг нүртэй. Тийм байсан. Тийм амар муухай саксуу юм байлээ. Тэр одоо эсвэл согтуу байсан юм уу? Согтуу байсан ч хүн бас тэгээ саксуу байж болохгүй шүү дээ. Улс төрд гарах гэж нэг зүгээр л юм сагтуу золоо байх Баян айлын зүгээр тийм нэг хүссэн бүхнээ авдаг. Одоо тийм Баян айлын хүмүүс ер нь ямар зорилгоор улс төр рүү ороод байгаа юм бол миний ингээд харж байгаагаар өөрийнхөө компанийг өгч ихээр итгэж чадахгүй байгаа хгүй энэ нэг саксуурсан хүмүүсийг тэр нөгөө компани өхөөсөө өмнө ингээд улс төрөөр хүмүүжүүлэх гээд байгаа юм да тий. Яа нөө магадгүй юм да тий. Өөрсдийнхөө яг бүтээсэн юмуудыг уг нь өвлүүлэх гэж өвлүүлэх ёстой зү энэ хүмүүс чинь. Тэгсэн чинь өвлүүлж чадахгүй ингээд өөр юм лөө явуулаад ш. За тэгээ зүгээр гудамж материалаа хар тамхиттай явж ирснаас та нар ингээд улс төрт ороод нэг жоохон амьдрал үзээ гэж явуулаад байгаа юм хайшаа. Магадгүй те бас. За энэ болохоор айгүй нэттэй сара би нэр дэвшсэн тухайга одоо л мэдлээ гэж байгаа байхгүй. Зарим хүмүүсийн одоо ингээд гайгүй боловсралтай гэж бодсон хүмүүсийн ингээд баг өөрийнхөө нам дээр оруулчих тийм шүү. Би бүр сүултээ тэгэж бодсон шүү дээ. Сони те? Тэ нам эвслүүд. Энэ удаад яг хоо бүр амар олон эвслүүд байна те намууд байна. Яхааргүй хүн тутна л да тийм улс төрийн сонирхож байгаа хүн тэр болгон байхгүй шин. Тийм шүү дээ. Уус заавч алга бид нар таа. Тэгээ нэг юм болсон юм байлээ. Өөрөө гинт мэдлээ гэж байна тий. Сонирхолтой. За төгсгөлт нь болохоор нэг юм зураг. Түшиг
бүсгийн одоо маск боловсрол муутай байх нь улс төрчдөд ашигтай гэдэг иймэрхүү юм байна. Тэгээд бүгдээрээс ядахтаа ингээд нэг амар бүх хүн их сургууль төгссөн байх нь цаашаа. Гэхдээ нэг тийм сонгогчийн боловсрол гэдэг юм байх хэрэгтэй юм биш үү гэдгийг ер нь бол энэ жил аягүй сайн мэдэрч байна. Тэгсэн. Тэгээд сонгогчийн боловсралгүй байлгаж байгаа бас юм даалт санаа байгаа болоо гэж бодсон. Ерөөсөө ийм амар сурчлагаанууд яваад байгаа юмнасаа яаж сонгуулаа өгөх вэ? Ямар ч мэдээлэлгүй байсан. Нэг тойрог дээр хэдэн хүн дуулах юм. Нөгөө намаа дуулаад хүмүүсээ дуулна гэсэн юмнуудаа мэдэхгүй хүмүүс маш их байгаа аахгүй. Одоо юу болоод байгаа. Тэгээ нэг тойрогоос 6 хүн өнтер твшиж байгаа тохиолдол байгаа шүү дээ, тий? Аха. Тэгэхээр тэр 6 хүнийг дуулна гэдгээ мэдхгүй явж байгаа хүмүүс зүгээр миний хажууд амар олон хүн байгаа. Жишээ нь манай нөхөр байна, манай ээж аав байна. Манай одоо ингээд эдгээр найзууд байна, тий? Эдгээр ерөөсөө яаж дуулахаа мэдэхгүй. Тэгээд би өөрөө нөхрийнхөө мэдчихээн гэж бодоод ерөөсөө энэ тухай ярилцахгүй явж байгаа л өчигдөр л ярилцлаа л да. Тэгсэн чинь би энэ хүмүүсийг дуулнаа гэж аахгүй. Тэр нь нөгөө сонголтынх нь хүний тоотой дүүцэхгүй байгаа байхгүй. Тэр чинь чиний хуудас чинь ингээ хүчингөө болчих штэ гэж тэгсэн чинь сая ойлгож байгаа байхгүй. Тийм үү, би одоо эдрийг л дэмжинэ гэж бодоод байсан штэ. Нэг тойрогоос ингээ 3 биш юм уу гэ. Тэнгууд чинь 6 хүнтэй тойрог энэ төр байна штэ тий. Тийм штэ. Одоо тэр хангаан бүсийн 9 хүнийг харал та. Хангаан бүсийнхэн ч одоо өөрийнхөө аймаг дээр байгаа нэг мандата зарим нь бүр ингээ нөгөө баг дээр ирсэн нэг хүнээ л дугуулна гэж яриа сууж байгаа байхгүй хөдөөнийхэн бол. Тийм шүү дээ. Тэгээ Сүхбаатар дүүрэгт бол одоо 6 хүн твших манай энэ тойрог дээр бол 6 хүн дуулах хэвээр. Тэгэнгүүт тэрийг ерөөсөө манай нөхөр өөрөө мэдгүй явж ийн гэсэн чинь би бүр амар гайхсан ш. Үгүй чи мэдгүй юм сонгуул ингээд 6 хүн дуулна гэдэг ах чи гэсэн чи үгүй штэ. Тэгээ 6 хүнийхээ ард дэмжиж байгаа намаа тусна бас дуулах хэвээр гэдгийг бас мэдгүй. Ингээд манай ээж авч гэсэн ерөөсөө энийг мэдгүй. Ямар ч юм боловсрал яаж дуулахаа мэдгүй ингээд явж байгаа нь одоо нэг л бодлоотой болох гээд байгаа юм шиг санагдаад байна энэ сонгуул. Харин тэгээ гараар тоолно болно гэж яриад байлээ. Тийм үү? Тий, гараар 100% гараар тоолно болно гэд бас нэг юм яригдаад байлээ. Тэгээ яах юм мэдэхгүй өстой. Маргааш оройн 22 цагийг хүлээгээ суунда нэг гайгүй бах уу. Тэгээ залуучууд сайн өгөх байхад гэж бодож штэ. Энэ жил эсвэл бид нар өөрснөө энэ жил аягүй сонирхоод байгаа болохоор залуучуудын төлөөлөл болчиход байгаа болохоор сайн байна гэж бодоод байгаа. Бид ингэж байгаа байх. Одоо бол энэ нөгөө 5 дахь өдөр болж байна. Хүмүүс сонгуулагч хөдөө гараад явъя гэ хүүхдүүдийн амралч ихсэн тий. Тиймэрхүү хүмүүс маш их байгаа. Тэнгүү чин дахин сонгуул болвол тэр хүмүүс оролцож чадахгүй байхгүй юу хөдөө гараад явж байгаа хүмүүс нь. За зөндөө олон залуучууд Улаанбаатар хотод ажиллаж байгаа хөдөөний одоо оршин суугчтай залуучууд энэ тэд нар ажлаасаа чөлөө аваад ч юм уу ингээд очиж сонгуулаа өгөх боломжгүй байна. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар хуульчилж өгдөг ч юм уу тий. Энэ сонгуулийг одоо бүхнийхтэй хамрахын тулд яах ёстой юм бэ? Энийг ингэмээр байна. Одоо ямар сонгуул болохыг бүгдээрээ харъя. Дахин сонгуул болох нь уу? Дахин сонгуул бараг болох болоо гэж бодож байна. Энэ хідэн хүн дугуулад ямар хуудас хүчинтэй болохоо ингээ байнга зэрэг ингэж мэдээлэхгүй байна тий. Тэгэхээр энэ нэг ингээ бодлуулж байгаа л өөртөө ингээд баг гараад ирэх гэдэг юм шиг санагдаад байна шүү дээ. Тий, ер нь бол энэ ардын нам чинь тэгээд нөгөө нэг тэр бид нар тэтгэврч нэмсэн гэж дайраад идэм бил сонио. Эмээ өөрөөгөө л хандсаар байгаа юм байлээ шүү дээ. Цалин хөөс нэмсэн үү гэж асуусан. Тэтгэврч нэмсэн л гэд балаараад л. Цаашдаа тэтгэврчийг бас нэмнэ. Сонгуулийн чинь бас ингэдэм байлээ шүү дээ. За тэр эмнэлэг твтж байгаа сонгуул өгч чадахгүй хүмүүс хорон дээр хүсэл гаргаад 27 оны өдөр бүгд сонгуулаа өгд юм байна. Эмнэлэг дээр нь очиод хайрцагтай ингээд авчдаг гэн. Тэрийг тэгээд одоо битүүмжсэн лац мац нь ямар юм бэ гэм бол тэр одоо бүх нөгөө хөвтөж байгаа хүмүүс тэрийг мэдж байгаа мó мэдэхгүй байгаа мó те зарим нь бол мэдэхгүй зүгээр л ингээд өвчин туссан байгаа юм чи хэцүү шүү дээ те сонгуул өгье гэж бодхоос илүү өвчнөд аван туулъя гэж бодож байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн ингээд өгөх ёстой саналыг нэгдсэн ийм одоо нөгөө нэг юу яд юм бол 27-ны өдөр нэг илүү хууцнууд ингээд очиж штэ тий. Өгөөгүй хүмүүсийн саналыг одоо яад юм бол тэрийг одоо худлаа ингээд өөрсдөө нэмж байгаа намаар ингээд дуулаад оруулчт юм болов хардах юм сэтгэл надад төрж байна тий. Хөөх нэр тийм өмнөх өдөр
Тийм байна. Одоо нэг 10 хүн өвчтэй гэл тэгэхээр за нэг 8 2 ч юм уу нэг секонд байна оруулах боломжгүй гэл тэгэнгүүт тэр хоёрыг бас дугуулчих боломжтой юм байна те. Хөөх ямар амар юм бэ. Амар Өстө сонирн надад байгаа ч шүү дээ. бодож Одоо байгаагүй юм тэгээд байна. 20 тэрийг ерөөсөө мэддэггүй байлаа. Тэгээд Мгм. одоо 27-ны өдөр явахдаа 3 намын хүмүүс явж байгаад энийг авт юм уу? Аль эсвэл ирэх барьж байгаа намын хүмүүс очиж одоо 27-ны өдөр бүх имлэгээр явж энэ имлэг хэвтэж байгаа сонгуул өгөх боломжгүй хүмүүсийн Үүнийг сонголтыг нь ажиглагч нар авт чи юм нам бус болов уу? гэдэг юм билээ. Гэтэ ардаа яг ямар хүн байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгээ нам бус хүмүүс одоо 28-нд л ажиллана гэд ингээд барьсан байгаа. Энэ 27-ны өдөр хэн явж нэмэлгүүдийн сонгуул өгөх боломжгүй хүмүүсийн сонгуулийг нь авт юм бол тэрний хууцыг нь хаана хадгалт юм бол ямар одоо төвшөнд ингээд нууцлалтай байд юм бол энэ нь ингээд яа нээлттэй биш үү юм бэ? Айгуу сонирн байгаа байхгүй Тийм юу? байна те. Тэгээд Би тэрийг бол дараа айгуу нь хар хардаж машиндаар байна. нэмж уншуулдаг гэ тэгээд байсан шүү Тий. дээ. Эйгүүл юм байна. Тэгэхээр энийг ерөөсөө би сонирхож байгаагүй. Одоо хэрвээ энэ улсын эмнэлгүүд чинь намтайгаа ингээ хамтарч ажиллаж байгаа тохиолдолд юу яаш манад хэдэн хүний юм хэвтэж байгаа тэр хууцыг ингээд та нар бөлчөөрөөш гэдэг юм уу те яг жинхнээс очиж саналаа өгөөгүй тэгснээ ингээд нэгдсэн тоон дотор бол эмнэлэг хэвтэж байгаа хүмүүсийг очиж авсаа ингээ оруулждаг ч болно ш. Тийм байна те. Хөөх наац өстө бодож байгаа юм. Бас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй явж чадахгүй модахгүй хүмүүс байна те. Тэднэрээс нөгөө гэрээр нь очиж авдаг гэж тэгээдсэн шүү дээ. Тий. За сонирхолтой л юм байна. За залуучуудаа За тэгээд мэрэгэн сонголт хийцгээгээрээ. яг үнэ. Сонгуульд идэвхтэй оролцоорой. Дараагийн бичлэгээр уулзъя. За тэгээ баяр таа. За баяр таа.